Баатар ван гэдэг уул уурхайн компани ажилчид, харуул хамгаалтын ажилтнууд нутгийн 50 гаруй иргэдийг хуурам мэхлэх замаар уурхайн үйлдвэрлэлийн талбай руу оруулж бүсэлж байгаад техник хэрэгсэл ашиглаж шүү. Энэ бол одоо хүйтэн зэвсэг гэж тоосогдно. Тухайлбал ковш гэж хүнийг бол бяс дайрч алах чадaltaй. Нэг байтгаа 10 20 хүнийг нэг дор дайрч эндүүдэх чадaltaй ийм аймаар техникийг асааж гэмгүй 50 гаруй иргэдийг түрч хөөсөн байна. Гоёот багийн малчин 3 төс сумын Нямаа гэж эмэгтэйг гавлж байгаад зодсон байна. Гавлж байгаад эмэгтэй хүнийг. За энэ үйлдэлийг нь болооч гэж хамгаалалт очсон эрэгтэйг 11 метр гүнтэй цүнхэл ус руу шидсэн байна. 11 метр гүнтэй цүнхэл ус руу шидсэн байна. Тэр 11 метрийн цүнхэл усанд шидсэн хүн рүүгээ чулуугаар нүдсэн байна. Тэр уурхайн ердөө 500 метрт хаяанд нь байдаг 6 сартай малчин эмэгт жирэмсэн 6 сартай жирэмсэн малчин эмэгтэйг гэцэгнээс нь чирж отвол гэж тэр уурхайн овоолсон шорооноос чирж буулгаад салтаан дундуур нь цахилгаан мороогоор бороох айтсан байна. Энэ юу вэ? Яргалал уу? Тамлал уу? Энэ юу вэ? Яргалал уу? Тамлал уу?